Нүдний эмгэг өвчлөлийг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайн байдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдний харааг сургуульд орох хүртэл нь мэддэггүй байна. Харааны өвчлөлийг 6 наснаас хойш эмчлэхэд эмчилгээний үр дүн нь 10% болсон байдаг. Хамгийн гол зарчим бол хүүхэд төрлөө 2 цаг дотор л хүүхдийн нүдний үзлэг хийгдсэн байх ёстой. Ерөөсөө 4-7 хоног буюу бараг сар дотор болрын хаалгаанд хийлгэх ёстой. Тэгжээд муухай хараа гэдэг юмнаас урдсан сэргийлж байгаа. Улсын хэмжээнд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бусад эмнэлгүүдэд энэ төрлийн үзлэгийг хийдэггүй маань. Тиймээс энэ төрлийн өвчлөл өндөр байгаа. Гоо ундрах төрийн бус байгууллага санаачлан Samsung Electronics ивент итгэж Orbita эмнэлэгтэй хамтран нүдний өвчлөлийг эрт илрүүлэх, эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор мохоо хараа төслийг эхлүүллээ. Иргэдэд нийгэмд эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай. Тийм учраас өрхийн эмнэлгүүд 10 жилийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрт мөн зураг тариатаагаар мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж энэ сургалт сурчлагыг хийх болно. Харааны өвчлөлийг оройтож илрүүлснээр хүүхдийн хараа муудах, унтаа нүд үүсэх, сохрох хүртэл аюултай байдаг юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдний харааг нарийн мэрэгжлийн эмчилж үзүүлэх хэрэгтэйг мэрэгжлийнхэн сануулж байна.